Хаалт дүүргийн 24-р хороо хүүшийн ам дагуу байрлах хотгонуудын оршин суугчид аюулгүй орчинд амьдрах чөлөөтэй зорчих эрхэн зөрчигдөж байна. За үүнд явгууны замгийн улмаас автомашины урсгалтай зэрэг залхахаас өөр аргагүй нөхцөлд амьдарч байна. За тухайлхан бол Белмонте хотгоны барилгын гадна орчинд гэрэлтүүлэг явгууны зам огт хийгдэггүйгээс оршин суугчид болон явган зорчигчид зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэлтэй орчинд зорчиж байна. За харин гүйцэтгэгч компани зүгээс барилгын ажил бүрэн дууссаны дараа өөрийн эзэмшлийн 60 м талбайд явгууны зам байгуулахар төлөвлөсөн гэх тайлбарыг өглөө. 1 2 3 4 5 13 14 15 16 17 та бүхний харж байгаачлан хаавал дүүргийн 24-р хорооны Белмонте хотгон ердөө 17 алхам явгууны замтай. За иргэдийн хувьд энэхүү ажлын улмаас одоо машин зам дээгүүр зорчиж байна. Гинт хурдтай машин гарч ирэх шөнө оройн цагаар явхад хүндрэлтэй эрсдэл улам дагуулж байгааг иргэдийн хувьд хэлж байгаа маа. Энэ хүртэл ингэж явгуу. За одоо ялангуяа хүүхдүүд одоо хичээл хэвцээ их явдیں۔ Тэгэхээр зэрэг энэ яг энэ хүүхдүүд ялангуяа одоо дээрээс бол маш их хурд орж ирдэг. Тэгэхээр тэнд их болоо. Тэгээ эдгээр шилгээр одоо ингэж газар шахаад ингэ хийцэн байхгүй. Тэгээ энэ бол арай л болохгүй юм шиг байна. Энэ зам нарийнхан байна. Явган зам байхгүй байна. Энд чи ерөөсө улс орныхоо одоо хүний төлөө хийж байгаа юм ерөөсө байхгүй байна. Хүндрэлтэй юм зүгээр л замын хажуугаар явган үний зам байхгүй. Тэгээд машин хажуугаар яваад байдаг нь л хүндрэлтэй. Одоо явган зам байхгүй яах вэ? Баруун талаас шахаад ингээд хөдөлгөөн гайгүй зүүн талаас шахаад ингээд явна шүү. Хоёр талаа гараад. Энд чинь бид нар байтугай би одоо хөөхтүүдээс их хайдсан шүү дээ. Дээд байрнууд бас чинь дандаа жоохон хөөхтүүд 5 сургууль 10-аад нийлээл нэг сургуулийн болтой алхахтэй. Тэгэл өглөөдрөөс ингээд уруудаад машин замдаар энэ талд зам барих юм байх гэсэн чинь нэг чинь ингээд хашаа босгочлаа. Тэгээ альч талдаа зам байхгүй. Дээр бол бид нэр холбогдогч байгууллагын бол шаардах хуудас өгсөн байж байна. За энэ явган хүний замыг бол өөрсдийн тайлбараар бол хавар дулааны үйлрэлт хийн гэсэн тайлбар өгсөн юм байна. Одоо яг хугацаанд болж байгаа учраас манайх ингээд үүргийн нөгөөд бидний яг энэ гашилтааны хийгээд байгаа буюу иргэдийн гомдол гаргаад байгаа газар дээр бол явган замыг хийлгэж байна. Белмонте Residence төсөл нь зөвхөн нэг жишээ. Хаавал дүүргийн 24-р хороонд 10 гаруй хотгон барилгаа. Гэвч барилгын ажил гүйцэтгэсэн компаниуд барилгын ажлаа нэгт тавьж явган үний замаа хойшлуулж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хүнсээр байна. Энэ хотгонуудын 3-аас 5 км радиус нийт 6 сургууль байдаг. Өөр зам байхгүй болмаас хүүхдүүд энэ замаар явж энэ замаар харьдаг. Гэвч гүйцэтгэгч компаниуд барилгын ажлын үеэр олон тооны том оврын автомашин явдаг учраас дууссан хойно замын ажлыг хийнэ. За учир нь эрт хийх нь эдийн засагт хохирлоо гэдэг хариулт хэллээ. За нийслэлийн зам хөгжлийн газраас зурслыг хүлээн зөвшөөрч барилга барих зөвшөөрөл олгохдоо явган зорчигчдын эрх ашигыг бодолцох хэрэгтэй маа. Түүнчлэн барилгын ажил эхлүүлж байгаа компаниуд нэн тэргуунд иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухлаа.